Эрхэм үзэгчдээ саяын телевиз улс төр эдийн засаг нийгмийн асуудлаар бэлтгэсэн орон нутгийн чанартай оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалч үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэж байх болно. Құрметті көрермендер, саяын телевизиясы қоғам, саясат, экономика бағытында дайындаған жергілікті жердің өргіл сай жаңалықтарын сіздерге жеткізуге әзір болды. Одоо та бүхэн оргил цаг мэдээллийн хөтөлбөрийг товч харахтай танилцсан уу? Энд сіздер оргил сай жаңалықтарының негізгі мазмунымен таныс болыңыздар. ТК-гийн албаныхан манай аймагт айлчлалаа. Ховд их сургуулийн баян үйлгийн салбараас сурагчдын дунд явуулсан олимпиадын дүн гарлаа. Эмбати сургууль гадаад улс дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Өнөөдөр ялалтын баярын өдөр тохиож байна. Мөнгөн дэвсгэртийн соёлтой хэрэглээ аяныг Монгол банкнаас эхлүүлээд байна. Эрхэм үзэгчдээ, одоо та бүхэн эдгээр үйл явдлын дэлгэрэнгийг хүлээн авах нь. Өнөөдөр ТК-гийн дэд ерөнхийлөгч Мехмед Сүрейяэр ерөнхийлөгчийн зөвлөх Камид Колабаш тэргүүттэй төлөөлөгчд манай аймагт айлчлан ирж аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хэрвээ тус байгууллагаас манай аймаг тусламж хүсч хамтран ажил хийх хүсвэл эхлээд өөрсдөө тэдэнд саналаа хэлэх хэрэгтэй гэдгийг дахин онцлсан юм а. Бүгін ТК мемлекетінің президенті Мехмед Сүрейяэр президент кеңесшісі Камид Колабаш бастаған өкілдер аймағымызға ат басын бұрып, аймақ басшыларымен кездесу ұйымдастырды. Кездесу барысында егер аталмыш ұйым мекемеден аймағымыз көмек сұрап бірлесіп жұмыстаймыз десек, ең бастысы өзіміз аталмыш мекемеге өтініш жіберуіміз керек екенін қайталап айтып өтті. Өнөөдөр ТК-гийн дэд ерөнхийлөгч Мехмед Сүрейяэр ерөнхийлөгчийн зөвлөх Камид Колабаш тэргүүтээ төлөөлөгчд манай аймагт айлчлан ирж аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Бүгд найрамдах Турк улсын ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг ТК-н Төв Аз, Зүүн Европ, Кавказ болон шинээр тусгаар тогтносон Балканы орнуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1992 онд байгуулагдаж байсан юм а. ТК-н эдгээр орнуудтай эдийн засаг, худалдаа, техник, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, мөн тухайн орнуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор төрөл бүрийн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. ТК-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газар нь 1994 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2001 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Монгол улс болон бүгд найрамдах Турк улсын засгийн газрын хоорондох санамж бичигт гарын үсэг зурснаар 2002 оны 2 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор нэгдсэн нь хоёр улсын хоорондох найрсаг харьцаанд тулгуурлан байгуулагдсан байгууллага юм а. ТК-гийн дэд ерөнхийлөгч Мехмед Сүрейяэр манай аймгийн удирдлагуудын уулзах үеэр хэлэхдээ тус ТК төслийн төсвийг Турк улсын парламентээр баталдаг. Бид Турк улсын ерөнхийлөгч Эрдоганы удирдлага дор ажилладаг. Тус албаны хүмүүст хөдөө аж ахуй, газар тариалангийн хоёр мэргэжилтэнд дагалдан яваа бөгөөд энэ тал дээр хамтарч ажиллах боломжтой. Түүнчлэн махыг халаал аргаар бэлдэж бусад исламын улсуудын зах зээл гаргах өндөр боломж байгаа гэдгийг хэлсэн юм а. Харин аймгийн засаг дарга Галам хаан өөрийн аймгийг тус төлөөлөгчдөд танилцуулсан юм а. Тухайлбал манай аймаг нь 2.5 сая малтай, 45.7 мянган метр квадрат газар нутагтай, уул уурхайн баялагтай одоогоор 70 гаруй лиценз компаниудад өгсөн хайгуулгын үйл ажиллагаа явуулж байгаа. За та бүгдээс хүсгэд дараах хүсэлтүүд байгаа юм а. Үүнд анх аймгийн хүн ам 50 мянга байхад баригдсан нэгдсэн эмнэлгийн барилга өнөөдөр чанарын шаардлага хангахгүй хүрээд байгаа. Тиймээс 250 хүний ортой шинэ эмнэлэг барих зайлшгүй шаардлага байгаа. Зураг төслийн бэлэн болсон. За манай аймагт 30-аад мянган хүүхэд залуус байдаг. Хүүхдийн хөгжлийн ордон байгуулах нэн шаардлага байгаа. Орон нутгад соёлын төв хэрэгтэй байгаа. Тухайлах юм бол Дэлгүүн суманд соёлын төв барихаар зураг төслийг бид гаргасан байгаа. За мөн манай аймагт мусульманчуудад нийлүүлэхээр халаал аргаар мах нэдлэх үйлдвэр барьж байгаа. За гэх мэтчлэн бусад бүх салбаруудад хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ аймгийн засаг дарга Галам хаан илэрхийлсэн юм а. За үүний хариуд ноён ТК-гийн дэд ерөнхийлөгч Мехмед Сүрейяэр за бид шууд танай энэ үйл ажиллагаанд хөрөнгө оруулна гэж хэлэх боломжгүй. Эхлээд та бүхэн бидэнд санал тавьсны дараа бид хэлэлцэж байж тусламж үзүүлнэ гэсэн юм а. Мөн шинэ эмнэлэг барих хөрөнгө гаргах боломжгүй. Бид зөвхөн тусламж хэрэгтэй газар тусалдаг гэд өөрийнхөө байгууллагын талаар товч танилцуулсан юм а. Ингээд та бүхэн ТК-гийн дэд ерөнхийлөгч Мехмед Сүрейяэрийн ярианд анхаарал хандуулна. Өнгөрсөн жил бол ерөнхийдөө мал аж ахуй бол маш их юм нөөц бололцоотой салбар юм а. Тийм өнгөрсөн жил бол манай энэ хилал аргаар бол ерөнхийдөө малыг төхөөрүүлэх тийм
сертификаттай тийм сургалтыг бол бас бид нар хангаж зохиол байгуулсан байгаамаа. Тэгэхээр бол ерөнхийдөө би бас буруу санааг бол энэ хилаал энэ одоо энэ арга хэмжээний дараа Катарт бол 40 саяын бол энэ гэрээ бол хилцээр бол бий болсон. Тэгэхээр ерөнхийдөө бид нар бол мэдж байгаачлан Орос бол Хятад бол мах бол экспортоор гардаг. Гэхдээ бол хэрвээ энэ хилаал бол аргаар бол малыг төхөөрүүлэх энэ сертификаттай энэ одоо энэ аргыг бол эзэмшнээр бол одоо бусад исламын ертөнцийн буюу энэ маш том зах зээл бол бас нэгт юм аа. Тэгэхээр ерөнхийдөө бас бид нар зөвхөн одоо энэ малыг бол хилаал аргаар бол төхөөрүүлэх махны үйлдвэрлэл бас биш бас хязгаарлалт бас биш цаашаа бол бас энэ сүүн үйлдвэрлэлээр бас илүү явах хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгэхээр манай бол Турк улсад бол сүүн бүтээгдэхүүн бол 100 гаруй одоо төрөл зүйл байдаг. Бяцлаг тэгээд өрөм тараг зэрэг бол одоо дараг зэрэг бол бөлдөж болно. Тэгэхээр Монголд бол миний бодож байгаа мянган төрлийн бол байх хэрэгтэй юм аа. Гэхдээ харамсалтай нь бол ийм зүйл бас одоохондоо бас байхгүй байна. Мөн бас арьс сэлний одоо үйлдвэрлэлийн одоо салбар дээр бас илүү их бас ярихыг бол хүсэж байна. Тийм болохоор ерөнхийдөө манай энэ мэргэжлэнгүүд бол хамт суугаад тэгээд бас илүү сайн сонсолцсноо. Ерөнхийдөө маш их баярлалаа бидний хүлээж авсанд. Тэгээд ерөнхийдөө цаашлаа бол ингээд саналаа солилцоо гэж тагнаас саналыг сонсъё. Одоо богио. Тэгэхээр бол манай бол байгууллага бол ерөнхийдөө бас альва нэг улсыг бол ерөнхийдөө тэр сум орон нутгийг хөгжүүлэх мөн бол тэр улсын бол экспорт импортыг бол ерөнхийдөө хөгжүүлдэг тийм бол зорилготой байгууллага биш юм аа. Одоо манай яг энэ зүйлийг бол хариуцсан бол манай элчин сайдын харьяа болох одоо энэ худалдаа зохицуулалтын газар бол бас энэ үйл ажиллагааг бас явуулдаг юм аа. За Юнтиканы бас үйл ажиллагаа бас илүү та бүхэн танилцуулах зүйл бас нэг ганц хоёр зүйлийг бас хэлье. За манай байгууллага бол ерөнхийдөө энэ бол одоо энэ Монгол улс болон Турк улсын хооронд бол энэ экспорт импортыг бол ерөнхийдөө манай энэ элчин сайдын яамны болон худалдааны төлөөлөгч бол газар хариуцдаг. Бид нар бол ерөнхийдөө бас энэ байгуул одоо энэ орон нутгийг бол ерөнхийдөө хөгжүүлэх талаар үйл ажиллагаа явуулдаг байгаамаа. За миний бол ерөнхийдөө энийг бол хийсэн бол шалтгаан бол ерөнхийдөө бас миний өмнө хийсэнчлэн одоо бидэнтэй бол адилхан үйл ажиллагаа явуулдаг бол байгууллагууд бол бас биднээс бол өөр юм аа. Тэгэхээр ерөнхийдөө тэдгээр бус улсуудын байгууллагууд ерөнхийдөө энэ эдийн засаг болон хөгжлийн энэ яам дутаа бол холбоотой байдаг бол тийм учраас ерөнхийдөө бас Монголоос гадна бусад улсуудад үйл ажиллагаа явуулахдаа бол өөрийн улсын бол энэ экспорт бол өөрийн улсын бас энэ хөрөнгө оруулагч нартай бол илүү анхаардаг. Харин бидний бол үйл ажиллагаа бол тийм биш юм аа. Ийм учраас бол бидний бас энэ төсөв бас мөнгөний үйл бол бас өөр байгаа. Бүх улсын бол ерөнхийдөө энэ хөгжлийн болон техникийн одоо хамтын ажиллагааны байгууллагууд бол өөрөө харин биднийх бол ерөнхийдөө бол турк зарчмаар ажилладаг бол чигээр турк юм байгууллага байгаа маа. Бид нар бол үйл ажиллагаа ингэж хийчээ тэгээд ерөнхийдөө бол энэ замыг бол бид нар хийчээ. Энэ газар доорх юм бид нар төгчгөө гэсэн бол тийм зүйл бол ерөөсөө байдгүй. Ийм учраас бол бидний бол энэ төсөв бол ерөнхийдөө илүү юм даруухан юм энэ төсөв бол байд юм аа. Бидний бол ерөнхийдөө энэ төсөв бол маш энгийн. Яагаад гэвэл бол бид нар бол ерөөсөө одоо ингэ та бүхний бол ерөөсөө өөрсдөө нэг юм хүсэлт бол ерөөсөө би бас хүсэлтийг бол ерөөсөө өөрсдөө бий болгохгүй. Та нарт бол юу хэрэгтэй байна? Та нарын бол нэг хүслүүдийг цуглуулж аваа. Тэгээд бид бүх бас энийг хийчихэд бол танаас бол бас эргүүлж бол нэг юм нэгтгүй юм аа. Тийм учраас бол ерөнхийдөө энэ бусад бол энэ техникийн хамтын байгууллагууд бол ерөнхийдөө энэ өөрсдийн улсын эдийн засаг болон хөгжлийн яамнуудтай бол ерөнхийдөө холбоотой. За энэ зүйл ийм учраас бол өөрөөр нь бас улсын бол эдийн засагт бол ингэж эдийн засгийн бол өөрсдөө ингэж оруулан үйл ажиллагаа бас явуулдаг юм аа. Тэгэхээр би бол эдгээс бол ерөөсөө одоо шүүмжлэхгүй байгаа. Харин биднийх бол ерөөсөө ялгаатай нь бол бид нар турк зарчмаар ажилладаг. Бид нар бол ерөөсөө туркийн одоо энэ эдийн засгийн болон хөгжлийн яамтай бол холбоогүй байдаг учраас бол бидний бол бүтц бол бас юм тодорхой хэмжээний бас юм энгийн байд юм аа. Бас эднийг бас та бүхэн ойлгоорой. Ихэд бас ТК-гийн ингээд та бүхэн бас яг ямар үйл ажиллагаараа явуулдаг юм байна гэдэг бас ингэж мэдэх үүднээс бол энэ зүйлийг хэллээ. Одоо би бол ТК-гийн байгууллага ямар салбараар бол үйл ажиллагаа явуулдаг бол та бүхэнд бас нэг хэлье гэж. Энэ асуултанд бол ерөөсөө хийж болох бол хэлэх зүйл маа. Ерөнхийдөө бол бас энэ зүйлийг бүх зүйл бид нар бол бүх зүйлийг бол
бүх зүйл дээр бол бүгд хамтран ажилладаг. Тийм болохоор ерөнхийдөө та бүхний бол хүсэлтийг аваад тэгээд бид нар бол Туркийн туршлагаас бол ингээд та бүхэнд бол ингээд хуваалцаа тэгээд ингээд хамтран ажиллагаа. За бид нар бол өмнө бол энэ ховд говь алтай энэ Баян Үйлдэх зэрэг одоо энэ нутгаар явж байхдаа бол ерөнхийдөө энэ тим бол энэ удирдлага албан тушаалттай бол уулзаад тэгээд уулзахдаа бид нар бол энэ зүйлийг хийя, бид танарт энэ зүйлийг бол хийж өгөө гэж ерөөсөө бол хэлээгүй. Бид нар бол ерөнхийдөө энэ хүсэлтүүдийг бол хүлээж авсан. Тэгээд ерөнхийдөө бол энэ дээр бол ерөөсөө энэ одоо өндөр юм уулархаг чулуутай уулархаг газар амьдарч байгаа хүмүүст бол ерөнхийдөө эмнэлгийн тусламжаа хүрэлцэхгүй байна гэсэн тийм асуудал гарсан. Тэгээд ерөнхийдөө хүүхдийн эмдэгдэл одоо энэ жирэмсэн эхчүүд бол маш хүндрэлтэй байсан. Тийм учраас бол бид нар бол энэ одоо энэ хүсэлтийг бол шууд хүлээж аваад хэрэгжүүлсэн. Тэгээд бид нар Орос улсад бол энэ явган амбуланс гэдэг бол хөдөлгөөнд амбулансыг бол хийлгэж авчирж ирсэн байгаамаа. Бас мөн бол энэ үерийн гамшигт бол одоо хохирсон 250 бол гэр бүл бол бид нар бол бас яалтаа тусламж үзүүлсэн. Ерөнхийдөө иймэрхүү үйл ажиллагаа бид явуулсан байгаамаа. Өмнө нь бид нар ийш ирэхээс өмнө бол ус нутгаар бол аялсан. Тэгээд ерөөсөө усад бол ерөөсөө тариалан сумд бол бид нар бол нэг тэнд бол нэг шинэ сургууль бол баригдсан. Тэгтэл хажууд нь хуучин сургууль ерөөсөө ашиглагдахгүй байсан. Тэгээд тэдний бол албан тушаалтан бол бид нар тэлхтээ энийг бол одоо энэ малчтын хүүхдүүд зориулсан сурагчдын байр болгоё гэсэн тийм санал бол тавьсан. Бид нар бас энийг хүлээж авсан. За мөн бас энэ соёлын төвийг бас маш их тийм одоо эвдрэл гэмтэлтэй бол ашиглахгүй байсан. Тэгээд бид нар бол тариалан сумын иргэд хэлэхдээ бид нар бол энд бол ерөөсөө ийм хамтар цуглараад нийгэмшдэг юм газар байгаамаа гэж хэлсэн. Тэгээд бас энэ саналыг бол хүлээж авсан. Мөн бол энэ спортын одоо энэ заалыг бол бас ашиглахгүй байсан. Бид нар бас энэ саналыг хүлээж аваад бас спортын яваад энэ шинэ заалыг бол бас засаж амжилсан. Яагаад тэгвэл бол яагаад бид нар энийг хийсэн бэ гэдэг бол энэ бол хүслүүд бол маш их юм чухал бол маш их чухал зүйлүүд байсан. Тэгээд энэ боловсрол гэдэг бол маш чухал. Ойролцоогоор тэнд бол 4,000 хүн бол амьдардаг. Тэгээд бид нар бол бас энэ төслүүд бол 2.2 хагас одоо сарын хугацаанд бол бас хэрэгжүүлж маш хурдан хугацаанд хэрэгжүүлж биелүүлсэн юм. Бид бүхэнд бас сая бас та бүхнийг одоо ТК-гийн манай байгууллагын үйл ажиллагааг илүү сайн мэдээсэй гэж хүсэж бол хоёр одоо өөрийнхөө ярих зүйл бол хоёр хувааж илээ. Нэгдүгээр бол энэ ТК байгууллага бол ерөнхийдөө энэ техникийн хамтын ажиллагааны байгууллагын хувьд бол ерөнхийдөө ямар зарчмаар бол ажиллах юм бол энийг бол та бүхэнд ярьлаа. Хоёрдугаар бол ерөнхийдөө манай үйл ажиллагааны бол ерөнхийдөө гол зорилгоуд бол бас жишээ болгож хэллээ. Тэгэхээр миний бол түрүү хэлсэнчлэн манай байгууллага 1994 оноос хойш Монголд бол ажиллаж байна. Ойролцоогоор 5 гаруй одоо энэ төсөл хөтөлбөрүүдийг бол одоо 500 гаруй төсөл хөтөлбөрүүд бол хэрэгжүүлсэн. Тэгээд ерөнхийдөө манай төсөл хөтөлбөрүүд болохоор эрүүл мэндээс энэ аялал жуулчлал руу одоо энэ бүх салбарт бол ерөнхийдөө үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр бол манай ТК байгууллага зөвхөн болон ТК барилга дотор шин ТК-гийн ажилтнууд дотор хүрээндээ биш, бид нар бол бас энэ цаашдаа бол мэдээж одоо энэ эрүүл мэндийн салбар дээр бол жишээ нь одоо Турки эрүүл мэндийн салбарын болон байгууллагатай бол дамжуулан мөн бас энэ тариалан салбар дээр бол Туркийн тариалан салбаруудаа бас ингэж хамтарч ажилладаг. Ерөнхийдөө манай бол улсынхаа бүх одоо энэ боломж нөхцөлүүдийг бол ингэж ТК-гаар бас ингэж цуглуулж ингэж дамжуулж үйл ажиллагаа явуулсан байгаамаа. Бид нар бол ерөнхийдөө бас саналаа ингэ сайн солилцоход бол бас энэ зүйлийг хэллээ. Тэгэхээр одоо сүүлд нь бол одоо эцэс болгож бол би энэ үгээ хэлье. Бид нар бол өмнө хэлсэнчлэн бол 56 улсад бол үйл ажиллагаа явуулдаг. Бид нар тодорхой хэмжээний бол төсөв байдаг. Тэгэхээр ерөнхийдөө та бүхэн энэ төлөвлөгөөг бол одоо энэ төсөлтөө бол гаргахтаа бол анхаарах зүйл бол ерөнхийдөө хамтын ажиллагаа гэдэг бол зүйл бол илүү анхаарч авч үзээрэй гэж бол хүсэж байна. Жишээ нь бол одоо сая бол энэ эмнэлгийн талаар бол бас нэг зүйлийг бол ярьлаа. Тэгээд эмнэлэг одоо энэ боловсрал одоо бүх зүйл дээр чинь бүх салбар дээр ч бай ерөнхийдөө та нар бол юу хийдэг талаараа танилцуулаад бид нар ТК-гийн хувьд бол энэ дээр бас нэмж бас юу хийж болох вэ гэдэг талаар энэ хамтын ажиллагаагаа зарчмаар бол ингэж ажлуулаад бидний энэ ажил бол маш их манай Туркийн хамтын ажиллагааны төлөөлөгчийн газар гэдэг нь утга нь бол ерөөд хамтын ажиллагааг бол бүгдээрээ хамтран ажиллаад төлөөлөгчийн газраараа бол дамжуулаад бүх энэ улсын бол бүх энэ албан тушаал салбаруудыг ингээд төлөөлөгчөөрөө дамжуулна гэсэн ийм утгатай юм байгаамаа. Тэгэхэд бол жишээ нь бол одоо та бүхэн одоо ингээ манай нэг эмчнэр байна. Ингээд ерөнхийдөө боловсрол бол маш хэрэгтэй. Одоо энэ халдвар төвчин зэрэг дээр бол ингээ боловсрол шаардлагатай гэж үзвэл бид нар Туркийн бол эрүүл мэндийн яамтай бол ингээд холбоод тэгээд нааш бол Туркийн одоо энэ эрүүл мэндийн
салбараас бол зарим нэг мэрэгчлэнгүүдийг авчираад одоо ингэ боловсрол болох эсвэл танаа одоо энд байгаа эмчнэрийг бол Турк руу аваачиж бол одоо ингэж боловсрол өгөх одоо ийм зарчмаараа л ерөнхийдөө явд юм а. Тэгэхээр энэ зөвхөн л жишээ. Энэ бол мөн бол энэ тариалангийн салбараа, эрүүл мэндийн салбараа бүх салбар дээр үлсэх гэж болох юм а. Тэгэхэд одоо та бүхэн одоо шинэ одоо эмнэлэг барья, эсвэл одоо шинэ сургууль барья гэхэд бол бидний бол хариу бол бас үгүй гэж бас хэлэх байхаа. Ерөнхийдөө бол бид нар бол энэ ерөнхийдөө Монгол улсад бол ерөнхийдөө юу тусалж болох вэ гэдэг бол үйл ажиллагаа явуулсан байгаа. Бид нар бас Монгол улсын бол засаг дарга одоо энэ Монгол улсын бол энэ орон нутгийн одоо байгууллагууд бол бишээ. Бид нар бол ерөнхийдөө тусламж бол дэмжлэг бол үзүүлдэг. Жишээ нь бол одоо сургууль барьлаа гэхэд бол тэнд тодорхой хэмжээнд бол эмнэлгийн техник технологи бол хэрэгтэй боллоо гэхэд бол бид нар бол энийг хүлээж авч болно. Мөн бол одоо ингээд эмнэлэг дээр одоо энэ тоног төхөөрөмжүүд байлаа. Тэднийг ажилуулах бол энэ эмчнэрт бол бид нар боловсрол бол өгч болно. Тэгээд ерөнхийдөө бол бид нар бол яг өөрийн гэсэн 56 улсад бол үйл ажиллагаа явуулдаг. Бидний бол төсөв бол бас тодорхой хэмжээний хязгаартай байдаг учраас бол бид нар бол бас энэ төслүүдийг бүгдийг нь бол хэрэгжүүлэх гэдэг бол хичээн. Одоо энэ сургууль барихтай, эмнэлэг барихын том төслүүдийг хэрэгжүүлэх бол хүсэх боловч бол энэ одоо Туркийн парламент бол манай төсөв маань батлагдгаа. Тэгээд ерөнхийдөө хэрвээ одоо ингээд яг миний түрүүн хэлсэнчлэн бол ингэж үйл ажиллагаа явуулах юм бол ерөнхийдөө яг Монгол улсад бол ингэж Монгол улсын бол Монгол улсын хувьд батлагдсан төсвийн дагуу бол ингээд ханийн шаардлагатай зүйлүүд бол ингээд хурдан шийдэгдэж явна гэж. ТК-гийн дэд ерөнхийлөгч Махмед Сүрияерийн байр байдлыг анзаарахад за яг тусламж үзүүлэх гээд байгаа мó эсвэл үгүй юм уу гэдэг нь бол жаахан тодорхойгүй үйл явдал байсан юм а. За тусламж үзүүлэх юм шиг, үгүй юм шиг за хоёр үзүүртэй юм ярьсан. За тэгвэл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Даваржаан дарга нэлээд шудраг асуултыг тус даргаас асуусан. Тэрээр танай байгууллага манай аймагт яг хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтой вэ гэдэг асуултыг бол шулуухан асуулаа. За хариуд нь ТК-гийн дэд ерөнхийлөгч Махмед Сүрияер хариулахдаа за тэрийг бол аллах мэдэх байх юм. Хошигнол байдлаар бол хариултыг өгснийг бас энд дурдъя. За мөн нэмж бас тодорхой хэмжээний төсөв байхгүй биш байгаа. За гэхдээ онцгой нөхцөлд бас төсөв нэмж оруулж ирэх боломжтой гэдэг юм уу илэрхийлсэн юм а. За ингээд ирсэн зочид өнөөдөртөө багтаад буцаж байгаа бөгөөд хэрвээ тус байгууллагаас тусламж хүсч хамтран ажиллахыг хүсвэл эхлээд та бүгд өөрсдөө бидэнд саналаа оруулж ирэх хэрэгтэй гэдгийг дахин онцлсан юм а. Ховд их сургуулийн Баян улгийн салбар сургууль энэ сарын эхээр нээлттэй хаалганы удирлаг зохион байгуулсан юм а. Тус үйл ажиллагааны хүрээнд нийгэм байгалийн ухааны тэнхимийн багш нарын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд өөрийгөө сорьё нэртэй олимпиадыг зохион байгуулсан. Үүнд аймаг суммуудаас нийтдээ 250 гаруй сурагчид оролцож дүнгээ өнөөдөр гаргалаа. Ковда университетінің аймағымыздағы бөлімшесі осы айдың басында ашық күндігін ұйымдастырғанда. Аталмыш іс-шара аясында әлеуметтік және қоғамтану кафедрасы оқытушыларының ұйымдастыруымен аймақтық жалпы білім беретін мектептерінің мектеп бітірушілерінің арасында өзімді сынайын атты олимпиада жүрілді. Олимпиадаға аймақ және қыр сымандардан 250-ге жуық оқушылар қатысып, өздерінің бақтарын сынады. Ховд их сургуулийн Баян улгийн салбар сургууль энэ сарын эхээр нээлттэй хаалганы удирлаг зохион байгуулсан юм а. Тус үйл ажиллагааны хүрээнд нийгэм байгалийн ухааны тэнхимийн багш нарын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд өөрийгөө сорьё нэртэй олимпиад зохион байгуулсан. Үүнд аймаг суммуудаас нийтдээ 250 гаруй сурагчид оролцож дүнгээ гаргалаа. Олимпиад нийт 7 төрлөөр явагдсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулиас 1-р байрыг 3-р бүрэн сургууль, 2-р байрыг 5-р бүрэн сургууль, 3-р байрыг Астама сургууль тус эзэлсэн юм а. Ховд их сургуулийн Баян улгийн аймаг дахь салбар сургуулийн зүгээс нээлттэй хаалганы удирдлагт зориулан уралдаан тэмцээн олимпиад явуулж өнөөдөр дүнгээ гаргаж чангалаа гадуулах үйл ажиллагаагаа явуулж дуслаа. Энэхүү үйл ажиллагаа нь сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн 280-аад сурагчид оролцлоо. Сурагчдыг мэдлэг чадвараар нь байр эзлүүлэхийн зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцсноор нь бас байр эзлүүлсэн байгаа.
Үүнд ерөнхий боловсролын 3 дугаар бүрэн дунд сургууль 1-р байр, 5 дугаар бүрэн дунд сургууль 2 дугаар байр, Бастамаас сургууль 3 дугаар байр эзэллээ. Ялангуяа Бастамаас сургуулийн байр эзэлсэн хүүхдүүд одоо монгол хэлний чиглэлээр 3 байрыг авсанд бол баяр хүргье. Эхний 3 байр эзэлсэн сурагчдад медаль өргөмжлөлт үн бүхий зүйлсээр шагнуулахаас гадна тус сургуульд хүндлэлттэй суралцах эрхийн бичиг гардууллаа. Нийгмийн ухааны хичээлээс 1-р байрыг ирсэнгүүл математикаас 1-р байрыг Абдул Сафар, биологоос Ахирке, англи хэлээс Назам, монгол хэлээс Нуржанар, казах хэлээс Нурсаул, орос хэлний олимпиадаас Ах Сунхаар нар тус төрүүлж алтан медалийн эзэгт болжээ. Дашрамт дурдхад ховд их сургуулийн баян үлгий салбар сургууль нь оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авиас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор залуу судлаач мэтгэлцээний клуб, экотов, боломж төв, математикийн бие даалтын төвүүдийг ажилуулдаг. Төвүүд нь оюутан залуусын дунд олон төрлийн үйл ажиллагаа, өдөрлөг зохион байгуулан оюутнуудыг олон нийтийн үйл ажиллагаанд татан оролцуулж, уралдаан тэмцээнд амжилт гаргах үе таалгыг нь нээж өгдөг байна. Мөн тус сургууль нь 2 хичээлийн байр, биеийн тамирын зал, номын сангийн барилга байгууламжтай, оюутан суралцагчдад хүргэх үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох зорилгоор байгуулагдсан орчин үеийн дэвшилтэт технологи суурилсан сургалт явуулах анги кабинетуудтай, интернетийн сүлжээнд холбогдсон 2 лабораторитой бөгөөд Wi-Fi утасгүй интернет орчныг бүрдүүлэн ажиллаж байгаа юм а. Эмпати сургууль нь олон улсын ихтэй сургуулиудтай гэрээ байгуулж ажилладаг бөгөөд энэ удаа дахин Хятад улсын 10 их сургууль, Солонгос улсын Пусаны их сургуультай хамтран ажиллахаар болж эмпатиг төгссөн төгсөгчид эдгээр сургуульд хөвгөлөлттэй суралцах боломж бүрдсэн таатай мэдээллийг танд дуулгаж байна. Эмпати мектебі шетелдегі жоғарғы мектептерден келісім шартқа отырумен қатар осы жолы Қытай мемлекетінің 10 жоғарғы мектебі, Корея мемлекетінің Пусан қаласындағы жоғарғы мектептермен бірігіп жұмыстайтын болып, аталмыш мектепте табысқан түлектеріміз оқу орындарына жеңілдікпен оқитын мүмкіндікке ие болды. Эмпати сургууль нь олон улсын ихтэй сургуулиудтай гэрээ байгуулж ажилладаг бөгөөд энэ удаа дахин Хятад улсын 10 их сургууль, Солонгос улсын Пусаны их сургуультай хамтран ажиллахаар болж эмпатиг төгссөн төгсөгчид эдгээр сургуульд хөнгөлөлттэй суралцах боломж бүрдсэн таатай мэдээллийг дуулгаж байна. Манай сургуулийн 2017-оос 18 оны хичээлийн жилийн эсэлтийн шалгалт явагдаж дууссан. Энэ шалгалтанд маань нийт энэ жил 800 гаруй сурагчид оролцсон байгаа. Тэгэхээр манай сургуулийн сургалтын чанарыг үнэлж суралцахыг хүсэн энэ шалгалтанд оролцсон нийт сурагчдаа баярлалаа илэрхийлье. Эх хичээлийн жилд манай сургууль нийт нэг бүлгээс нэг л ангидаа эсэлт авч байгаа. Саяхан манай сургууль Солонгос улсын Пусаны их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Манай сургуулиас төгсөж байгаа төгсөгчд маань 2017 оны 6 сарын 2-ны өдөр Пусаны их сургуульд суралцах эсэлтийн шалгалтыг өгөх боломжтой бөгөөд математик 10 тест, англи хэл 9 ярилцлага гэх мэт төрлүүдээр шалгалтыг өгнө. Пусан улсын их сургуулийн төлбөр нь $50,000 байдаг бөгөөд энэ шалгалтанд тэнцсэн тохиолдолд төгсөгчд маань 100% тэтгэлэгтэй суралцах боломжтой болж байгаамаа. Түүнчлэн манай сургууль Хятадын 50 их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Төгсөгчдөөс маань Хятад улсад суралцахаар сонгосон тохиолдолд эхний 1 сар дотроо тухайн төгсөгчөө тухайн амьдрах газраа, суралцах газраа дасгах хүртэл эрүүл мэндийн даатгал төлөх, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, оршин суух, үнэмлэх авах, сургалтын төлбөр төлөх, их сургуульд бүртгүүлэх, дотор байранд бүртгүүлэх мэтлэн бүхий төрлийн үйл ажиллагаанд манай сургуулийн зүгээс тусламж үзүүлэхээр болж байна. 5 дугаар сарын 9 буюу өнөөдөр ялалтын баяр тохиож байна. Дэлхийн 2 дугаар дайны гол хэсэг буюу Аваа эх орны дайны ялалтын дэлхийн олон улс орнд түүний дотор Оросын холбооны улсад өндөр хэмжээнд ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Дэлхийн 2 дугаар дайны хөлд нийт 60 гаруй улс их бага ямар нэг хэмжээгээр нэрвэгдэж түүнд 70 сая хүний алтан ам үрдсэн байдаг. Харин Монгол улс нь дэлхийн 2 дугаар дайны утааг хамгийн түрүүнд үндэрлсэн улс юм а. Бүгін мамыр айының 5-ші жылдызы дүниежүзілік екінші соғыстың негізгі бөлімі, яғни Отан соғысының жеңісін дүниежүзілік көптеген мемлекеттерде, оның ішінде Ресей мемлекетінде кең көлемде атап өтуде. Дүниежүзілік екінші соғысқа 60-қа жуық мемлекет қамтылумен қатар 70 миллионға жуық азамат алтын өмірін тапсырған екен.
Монгол улс нь дэлхийн 2 дугаар дайны утааг хамгийн түрүүнд үнэрлсэн улс бөгөөд халах голын дайныг дэлхийн 2 дугаар дайны эхлэл хэсэг байсан гэж олон судлаач үздэг юм а. Хамгийн түрүүнд дайтад зогсох буй 1945 онд Манжуурыг чөлөөлөх дайнд 80,000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцсноор манай улс дэлхийн дайнд эхнээс нь төгсгөл хүртэл тулалдаж ялгуулсан ялалт байгуулсан түүхтэй. Монгол улс зөвлөлт холбоот улсын найдвартай ард талан байж амжилттай тулалдан ялалтаар өндөрлүүлэхэд бүхий л нөөц бололцоогоо дайчлан хамтдаа ялсан юм а. Та бүхэнд ялалтын баярын мэндийг хүргэе. Одоо та бүхэнд Монгол банкнаас ирүүлсэн мэдээллийг хүргье. Ипотекийн зээлийн санхүүжилтийн шинжилсэн журмын дагуу Монгол банк нь өөрийн эзэмшилд байгаа ипотекийн зээлийн баталгаажсан бондын үндсэн болон купоны төлбөрөөр ипотекийн зээлийг сар бүр санхүүжүүлж байгаа билээ. 2017 оны 4-р сарын эцсийн байдлаар Монгол банкнаас арилжааны банкудад нийт 23.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олголоо. Үүнээс Улаанбаатар хотод 383 зээлдэгч, орон нутагт 322 зээлдэгч тус ипотекийн зээл хамрагдаад байгаа юм а. Ипотекалық несиенің сәуір айының қаржысына 729 миллиард төгрөг бөлінді. Ипотекалық несие қаржысының жаңашыланған ереже бойынша Монгол банкі өз қарамағындағы ипотекалық несиемен бекітілген бондының негізгі және купондық төлемімен ипотекалық несиені ай сайын қаржыландыруда. Биылғы жылы сәуір айының соңғы мәліметі бойынша Монгол банкі басқа банкілерге барлығы 23,9 миллиард төгрөктің ипотекалық несиесін қаржысын берген. Одан Улаанбаатар қаласында 383 қарыз алушы, қырлы аймақтарда 322 қарыз алушы жеке-жеке ипотекалық несиеге қамтылуда. Мөнгөн дэвсгэртийн соёлтой хэрэглээ аяныг Монгол банкнаас эхлүүлээд удааг байна. Монгол банк нь мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэх, гүйцэтгэнд гаргах, устгалд оруулах бүрэн онцгой эрхийг эдэлдэг юм а. Энэ хүрээнд 2 сарын аяныг зохион байгуулж байна. Мөнгөн тэмдэгт нь үйлдвэрлэн, тээвэрлэн, тоолно, устгалд оруулна гэд шат дамжлага бүртээ үйл ажиллагааны зардалтай бүтдэг зүйл юм а. Жишээлбэл дэлхийн улс орнууд жилд 150 тэрбум мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэж үүнд төв банкуд 10 тэрбум Америк долларыг зарцуулдаг юм а. Мөн 150 мянган тонн мөнгөн тэмдэгтийг устгадаг байна. Эдийн засгийн хувьд ямар их өртөгтэй байх нь энэ тооцооноос та бүхэнд харагдаж байгаа гэж бодож байна. Тиймээс эрхэм ард иргэдээ мөнгөн дэвсгэртийг соёлтой хэрэглэцгээе хэмээн Монгол банкнаас уриалж байна. Ақшаның мәдениетті тұтынысы жорғын Монгол банкіден бастады. Монгол банк ақша өндіру, айналымға шығару, айналымнан өшіру толық құқықты. Осыған байланысты 2 ай көлемінде жорық ұйымдастырылуда. Ақша өндіріледі, тасымалданады, саналады және жойылады деген сатыларда іс-шаралық шығынмен бітетін жұмыс. Мысалы, дүниежүзілік мемлекеттер жылына 150 миллиард ақша өндіріп, одан орталық банкілерге 10 миллиард ақш долларын жұмсайды екен. Және де 150 мың тонна ақшаны жояды деген есеп бар. Экономика үшін қандай шығынды болуын мына санға қарап байқаған боларсыздар. Сондықтан қалайық ақшаны мәдениетті пайдаланайық деп Монгол банкіден үгіттеуде. Эрхэм үзэгчдээ саяны телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөр энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Хөтөлбөрийн төгсгөлд оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн зочны цагийг хүлээн авна. Құрметті көрермендер, Саян телевизиясы қоғам саясат экономика бағытында дайындаған жергілікті жердің іргілі жаңалықтарын назарларыңызға ұсынды. Жаңалықтың соңында сіздер студия қонағымен болған сұхбатымызды қабыл алыңыздар.